зээ тэгэхээр маргааш ажилдаа болохоор одоо их сайхан амарцгаа цаг хичээлээс орж ирлээ. Өнөөдөр жимд явахгүй. Тийм ээ. Ойрд ингээд ер нь өнгөрсөн хэдэн сар ингээд амар хэм болоод яг 10 сард ялангуяа яг надад амар хэм болсон юм. Ер нь маш их юм болсон гэж яг 22 нац хүртэл үзсэн би хамгийн ингээд яг том юмнууд нэг байсан баха. Тэр бол байсан байх ч гэж угаасаа байсан. Тэгээд би жимд явдаг. Ямар нэгэн одоо ингээд сэтгэлд таагүй ч юм уу тэр нь бол тийм юм болох юм бол илүү их жимд яваад идэх хгүй. Тэгээд би тэрийг ингээд ер нь бол зөв гэж бодчихсон. Тэгээд ингээд жимд яваад жингээ хасаад байсан ч гэсэн ялч би ингээд яг улам ингээд яг бидээ сэтгэл хангалуун байхаа болж эхлэдсэн аахгүй. Одоо жишээ нь WhatsApp чинь нөгөө ингээд дэглэн бариад тасгал хийгээд турж байгаа болохоор галбиргүй туралт бол биш. Тэг ингээд турхаараа өөрийгөө хит туранхаа байна гэж мэдэрдэг. Тэр чинь ингээд бүр 10 хэлний ялгаа биш шүү дээ. 3 4 хэлээл ялгаа гэж байгаа. Тэгээд жоохон чинь нэмээд тэрхээрээ амар таргаа юм шиг ингээд яг амар өөрийнхөө биеэс юм шижгэлдэг мэдрэмжтэй болцсон аахгүй юу? Тэгээд одоо ер нь бол яг эхлээд яг өөрийгөө хүлийн зөвшөөрөх хэрэгтэй юм байна гэдэг онол дээр буусан болохоор одоогийн байдлаар яг тасглаа төр зур хойш нь тавиад жоохон өөрийгөө ингээд тайван байлгаад бие мэдрээд амьсгалаа мэдрээд яг ингээд өөрийнхөө бие дотор байгаагаа мэдрээд ингээд талархаж байгаа мэдрэмжээ надад ингээд яг илүү мэдрэх хэрэгтэй юм шиг санагдсан болохоор ойртол би жимд явахгүй байгаа. Яг жимд явахгүй 3 хоног өнөөдөртөө нийлээд тэгээд яг үндэ надад бол энэ мэдрэмж л амар гоё юм. Яг ийм мэдрэмж авалгүй амар утсан байна. Ингээд яг өөрийгөө байгаагаар нь хүлээж аваад ингээд яг ингээд амьсгалж байгаа миний тэрхтнүүд ингээд яг миний төлөө ажиллаж байгаа гэдэг ингээд мэдрэх мэдрэмжээ мэдрэх бол амар гоё юм. Тэгээд дасгал хийж байгааг нь бол анх хийж эхлэхдээ бол би өөрийнхөө төлөө хийж эхэлсэн. Тэгээд сүүлдээ ингээд яг хүмүүс өөжид дурсан биш, өөжид ингэсэн биш. Гоё харагч штэ гэдэг ингээд яг хүмүүсийн үзэл бодол хальт ганц хоёр ингээд сонсогдож эхэлсэн. Тэрэн дээр би амар байр цолдсон юм шиг надад санагдсан. Тэгээд яг тэрнээс болоод би бусдад гоё харагдах гэдэг хичээгээд байгаа юм шиг амар тийм муухай мэдрэмж авч эхэлсэн аахгүй. Ер нь бол тэр бол амар муухай мэдрэмж байсан надад л. Ингээд яг би чи ингэж хүний бусад хүмүүсийн үзэл бодлоос хамаарч амьдардаг хүн билүү? Би бусад хүмүүсийн төлөө энийг хийгээд байгаа юм уу? Тэгээ бүр яг тэгж бодохгүй 70 дахь сартаа тэр тгээ бодчих үедээ ч юм уу те. Би тэгээд харагдчих үедээ гэдэг юм дээр амар гэнт санаа зовдөг болцсон байсан. Өмнө нь санаа зовдөг байсан гэхдээ хэсэгтээ гайгүй болцсон аахгүй яг нэг жингээ ингээ хасч явж явах та. Тэгээд гинт сая ингээд анзаарсан чи яг буцаад амар тийм сонин бусдаас хараат байдалтай буцаад орцсон байсан. Тийм болохоор ингээд за эхлээд сэтгэл зүгээс эхлэе тий гэж бодсон болохоор яг ойрд ингээд яг зүгээр өөртөөгөө ярилцаад өөрийгөө сонсоод мэдрээд ингээд байх нь бол надад илүү гоё байна. Чин гэдэг бол яг үндэ бол яг бүх амьдралын илэрхийлэл бол биш. Of course ингээд энэ бол тодорхой хэмжээний чухал. Гэхдээ хүн бие бөгөө сэтгэл зүйн хувьд эрүүл байж байгаа нөлөөний араас ингээ хүний гоо зүй ингээ харагдах байдал гэдэг юм илүү ингээ яг урт хугацаанд тухайн хүнтэйгээ холбогдсон тохиолдол ингэж байх ёстой санагдаад байна. Тэгэхгүй тэгээд ингээ нэг тэгэж гаднаасаа амар гоё байлаа гэд би дотроо амар муухай мэдрэмжтэй, дотроо амар өөргөө голсон мэдрэмжтэй, бусдаас ингээ айсан бусад хүмүүс нэмээ тэгж бодох үедээ ч юм уу те ингээд өөрийгөө төгшүүртэй өөрийгөө айлгаад байгаа тохиолдолд хэдээд гоё байсан чинь тэр бол надад ямар тийм урт удаан байхааргүй юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр би бол яг багасаа тэгэж амар туранхай охин бол байгаагүй. Би багасаа хөөрхөн мэралгал охинээсээ яг ингэж яг дундаж бүдүүн бол биш. Яг дундаж хөөрхөн охин байсан.
Тэгээ тодорхой хэмжээний өвгтэй, гидстэй, ер нь миратай гэдэг хүмүүс хязгаарч намайг тарган гэж хэлдэггүй байсан. Ер нь бол туранхай гэж хэлдэг байсан. Гэхдээ л яг миний insecurity гэдэг юм л байсан байгаа юм л да. Одоо хүртэл яг өдийг хүртэл ирсэн юм. Яг өөрөө тэр хэсэгт амар тухгүй тий. Одоо чинь ингээд яг одоо ингээд гидэс ингээд нуглартай штэ. Гидэс ингээд нугларч байгааг мэдрэх надад амар тийм шижгийн санагддаг болсон байлээ. Санамж өмнө нь надад гидс байдаг л байсан. Угаасаа ингээд бүр ингээд яг би бол амар мэскиний бол байгаагүй. Надад тодорхой хэмжээний гидс байдаг байсан. Гэхдээ би тэрнийг зүгээр л ингээд гогсрэл явж байдагсан. Гэхдээ тухайн үед бас тэр бол яг таргалтанда тасан цогцсон байсан үйл байсан байгаа юм л да. За тэгээ турлаа гидсгүй болж үзлээ те. Гидсгүй байж гэсэг үзлээ. Тэгээд одоо ингээд буцаа жоохон тархлаад одоо дээрс нь биений мэрх гээд ингээд яг миний бие амир хөөдөг байхгүй юу. Тэгээ тэр хөөлт ингээд гидс ингээд нугларч байгаа юм. Тэрнээс би яагаад ч мөчөд ингээд миний гидс нуглархаад би гидснээс ингээд муухай мэдрэмж мэдрээд байгаа юм биш үү? Би ингээд яг өөрөөсөө муухай мэдрэмж мэдрээд байгаа юм биш үү гэдгийг олж мэдсэн байхгүй юу. Тэгэхээр ер нь бол яг эхлээд би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж бодож байгаа өөрийгөө яг би чи ийм хүн штэ. Би чи ийм хүн штэ. Ийм байгаадаа баярлаа. Ингээд яг зүгээр л ингээд яг баярлах биш гомдох биш. Би чи ийм штэ гэж зүгээр л яг өөрийгөө хайрлах хэрэгтэй болж таарж байгаа эхний степ нь. Тэгээд хоёр дахь степ нь болохоор яг тэрнийгээ хайрлаад хүлээн зөвшөөрсний араас өөрөө яг тэр гидсээ алга болохын тулд биш. Би өөрийнхөө биеинд хайртай болохоор, би өөрийнхөө ходоодонд хайртай болохоор, би өөрийнхөө арьсанд хайртай болохоор би эрүүл ингээд зөв идэж те тодорхой хэмжээтэй идэж ухамсартай хөдөлгөөн хийх хэрэгтэй болж байгаа юм. Тэгээд одоо л яг хүлээн зөвшөөрлийн үе явж байгаа болохоор л яг би өөртөө л амар хайртай байна. Би ингээд яг өөртөө амар баярлж байна. Амар их олон юм даван тууллаа энэ жил. Олон хүн алдлаа, олон хүн амьдралд орж ирлээ. Олон ч бишэлтэй цөөхөн хүн байсан. Тэгээ цөөхөн даацтай хүмүүс алдлаа. Maybe голоорноос өөрийгөө амар алдсан юм шиг надад санагдаж байгаа. Сая яг ингээд яг өөрийгөө алдсан байж одоо л яг буцаад миний ингээд яг би яг өөртөө холбогдох санагдаж байна. Тийм болохоор амар гоё юм. Үнэхээр гоё юм. Тийм л энэ да. Тэгээд maybe би бас энийг яг сүнс цайлах гэдэг нь юм болоо гэж бодсон. Яг би амар ингэж амьдралыг мэдэрч амьдрдаг хүн байж байгаа. Сая жилийн хугацааны юмудаа амар тийм сэтгэл хөдлөлгүй жоохон юм хүйтэн сэтгэлтэй болсон шиг надад л амар санагддаг байсан байхгүй. Одоо чинь ягаад ч юм цаанаасаа л би ингээд өмнө нь ингээд хүн яана ингээд би энэ өвтгөөс илүү сэтгэл нь өвдчих үү дээ гэж айдаг байсан хүн чинь зүгээр л гинт ингээд бусад хүмүүс сэтгэл надад нэг хамаагүй болсон гэх юм уу. За энэ зөв энэ буруу ингэж хийх систем ингэж л хийх систем ч юм уу те амар тийм хатуу болсон байсан. Тэгэл ингээд яг сая л яг ингээд яг орж иржлээ л да ингээд яг мэдрэмж гэдэг юм хүнийг ойлгох гэдэг юм орж ирж байна. Гэтэ энэ бол яг бүх хүнийг ойлгоод байна гэсэн үг бол бас биш. Яг хайртай хүмүүсээ гэх юм уу өөрийгөө эхлээд ойлгоод дараа намайг ойлгодог хүмүүсийг ойлгоод яг тийм бүх хүнд хайр түгээж бүх хүнд гэрэл цэцруулж бүх хүний амьдрал нар шиг байна гэдэг л угаасаа бүтэхгүй гэж би боддог хувьдаа. Тийм болохоор яг одоо нэг замарташ өөрийгөө хайрлая. Миний эргэн тойронд байгаа надад сайхан юм хүсэл сайхан нөлөө үзүүлдэг найзууд гэр бүлийгээ бас хайрлая. Тийм л энэ да. Тэгээд энэ бол үнэхээр яг comeback гэж л хэлэх юм уу да. Миний хувьд бол comeback байна л да. Яг үндэ бол тэгээд of
course ингээд гадаад үзэмж тэгээд ер нь бол ингээд бас эргэн тойронд байгаа хүмүүс амар нөлөөтэй. Одоо нөлөөгүй юм шиг амар нөлөөтэй. Чи хэдийн ингээд амар чангахтуу те юу байлаа гэд ингээд ер нь контрол өөрийгөө удирдах чадвар сайтай байлаа гэд хажууд байгаа хүмүүсээс ерөөсөө нөлөө авахгүй байна гэж байхгүй юм бэлээ. Тэгээд хажууд байгаа хүмүүсээ зөв сонгоцгоож байгаарэ. Хажууд байх хүмүүсээ сонгож байцгааж байгаарэ. Зүгээр ингээд зам таалцсан чамтай зүгээр ингээд найрсаг хандсан хүн болгон чиний нөхөр биш шүү гэдэг нь ер нь нөлөөтэй амар холбоотой надад санагдсан. Хүн болгон чамтай найрсаг байж болно. Тэгээд найрсаг хүн байлаа гэхэд тэр хүн бол сайн хүн гэсэн үг л ерөөсөө биш. Анх ингээд танилцахдаа нөгөө муу нөхөр зодтолтой танилцдаг лөө. Тэр бол бас үнэн байж магадгүй гэж надад амар санагддаг. Анх ингээд вау гэж ингэж харж байсан хүмүүстэйг ингэж яг амар найз болцсон ч юм уу те. Эсвэл яг угаасаа сайн хүмүүсээ сайн л хүмүүс байт юм билээ л те. Анх хараад ямар сайн хүн бэ гэж харж байсан. Үнэхээр ингээд сайн хүмүүс сайн л хүн л байдаг юм билээ. Тэгэхээр сайн нөхрийг олох юм бол бити алдаарай гэж хэлмээр байна. Тэгээд сайн найзын талаар ярих юм бол сайн найз гэхээс илүү сайн хүнтэй байх хэрэгтэй юм шиг надад санагдсан. Сайн хүн бол угаасаа л сайн найз юм. Рүүчи сайн ба шүү дээ. Тэгээд сайн найз гэдэг нь болохоор яг чамайг сайн юмд ороод татдаг тийм. Чамайг дэмждэг, сэтгэлийн дэмжлэг өгдөг, чамайг ингээд яг өөрт нь бас ингээд тодорхой хэмжээний хамааралтай шүү гэдгийг ингээд яг мэдрүүлдэг. Чи ингээд тодорхой хэмжээний чухал чи ийм гоё хүн шүү гэдгийг чи мэдрүүлдэг. Буруу юм хийх гэдэг юу яриад байгаа юм бэ даа энэ чинь юу яриад байгаа юм бэ буруу болохгүй шээ наача үгүй баха тий. Тэрнээс ш ингээд ямар нэг буруу юм яриа энийг хийчихүү гэдэнгүүт хийчихгүй юу? Хийлхийчээч ч юм уу тий. Тэгээд яг чамайг тэгээд буруу юм хийж байхад чи сумлаад байдаг хүн бол хизээж яг чиний анд нөхөр байхгүй юм билээ. Тэгээд бас өөрийн гэсэн бодолтой хүн таамд байж байгаарэ. Одоо чинь чамайг буруу юм хийж байгаа ингээд дагаа явж л байдаг. Чамайг зөв юм хийж байгаа дагаа явж л байдаг хүн бол ерөөсөө ингээд яг өөрийн гэсэн тарихгүй хүмүүс бас чамайг нэг тийм найз бол болохгүй шүү гэж бас хэлмээр байна. Тийм л энэ да.